Орой мэдрэг үзэгчтэй PB телевизээс бэлтгэн хүргэдэг төгс амт нэвтрүүлгийн маань цаашин дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ бидний идэх дуртай амттны нэг болох мөхөөлцгийг хэрхэн гэрийн аргаар хийж болдгийг лагш рестораны ахлах тоогооч Баасаг багтайгаа хамтран хийх болно. Ингээд үзэгчтэй өнөөдөр хоёр төрлийн мөхөөлтөс хийх байгаа. Ямар төрлийн хоёр мөхөөлтөс хийх вүлээ? Цэцгээтэй, шоколадтай. Шоколадтай. За. Мөхөөлцөө хийхэд ямар найрлагын бүтээгдэхүүн орох вэ? Тайлбарлая та хоёлаа. Энэхэд бол гол бүтээгдэхүүн маань сүүн кремтэй. Сүүн крем. Тийм тэгээд тийм сүү орно. Сүү. Елсэн чихэр орно. Елсэн чихэр. Шоколад, өндөг. Шоколад, өндөг, шоколад. Тийм. Шоколадаа хайлуулахын тулд нэг тодорхой хэмжээгээр маслал орно. Тэгээд зөөх юм байгаа тий. Зөөх юм. Тэгвэл хоёлаа мөхөлцөө хийх үү? Эхний шат маань. Эхний шат маань ерөнхийдөө бүх юмнийхаа граммыг тааруулна тий. Тийм болохоор хилэн дээр хоёлаа эхний хэлжинд сомнуудаа тавьж байгаа доторх найрлагуудын бүгдийг граммын тааруулчих тий. Заримд орох найрлал бүх бүтээгдэхүүнээ грамлах нь тий. Ерөнхийдөө нэг сүүн кремээ таллаж 500 граммаар хоёр төрлийн зарим хийх баг тий. Ерөнхийдөө шингэн юмнуудтайгаа ороод өндөгтэйгөө шоколадтайгаа ороод явахаараа ерөнхийдөө 1 литр сүүн кремээр 2 хил бараг зарим бол гэсэн үг л дээ. 2 хилээ. Тий. Ерөнхийдөө бол сүү маань бол яг нэг сүүн крем болохоор 500 г байна. Тийм л хоёул хувааж ихч бол 250 г гэж тий. За тий. Тэгээд элсэн чих маань бол нэг сүүн крем болохоор 150 г байдаг гэхгүй тий. Тийм болохоор одоо 75 г. 75 г элсэн чихэр. Тий. За. Тэгээд одоо өндөгний шараа юм л дээ. Зөвхөн одоо нэг одоо мөхөөлцөнд зөвхөн өндөгний шар орно те. Тэгэхгүй өндөгний цагааныг бол хэрэглэхгүй. Яг тодорхой хэмжээгээр яг өөстөө бас нэг өөр төрлийн мөхөөлцөгч бол бас цагааны тусад нь ашиглаж байна. За өндөгний шараа ялгаад авчна. Ерөнхийдөө нэг өндөгний шар маань ерөнхийдөө 20 г байт. Тийм болохоор 3 ширхэг өндөгний шар гэдэг чинь хоёуланд чинь биш гэдэг чинь нэг цааш навдаж туу. 60 г гэсэн үг тийм. Тийм болохоор хоёулаа нэг юунд хуваагаад ихэд чинь 3 ширхэг өндөгний шар. Нийт 6 өндөг орох юм байна тийм. Тийм нийтдээ 100 өндөг. Гэхдээ ерөнхийдөө бол айл гэрт байдаг гэхээр одоо өндөг шоколад нисч юм энэ тодорхой хэмжээ хүмүүс хэрэглэдүүлээ бүгд л байгаа л тий. Яг нь тодорхой хэмжээгээр энэ сүүн кремээ хайх юм бол угсаа энэ тэнд үс зөндөл байгаа тий. Ерөнхийдөө сүүн крем нь 2800 тий. Тэгэхээр чинь тэндээс одоо мөхөөлт цаваад идлэх гэдэг чинь л тэгэл бас явж өгч тий. Тэгэхгүй тэгээ өөстөө гэхдээ хийгээ тавьчих юм бол бас тодорхой хэмжээгээр хоолныхаа дараа ч юм уу эсвэл нэг амттын идэхийг хүссэн үедээ тий. Идэж бол. Ер нь гэрийн аргаар заримыг хийхдээ мэрэгжлийн нөгөө нэг төхөөрөмжөөр зарим хоёрыг ялгаатай байдаг хэрэгтэй ам чанарыг хөдөлгсөн. Амт чанарын хувьд ч гэсэн ялгаатай л да. Зарим нэг хүн болохоор илүү чихэрлэгтэн дуртай байгаад байдаг тий. Тэгэхэд зарим нь болохоор их чихэрлэг биш тий. Жохон нэг чихэр багтаа ч юм тийм идэх хүсдэг тий. Яг гоо тэр хэмжээгээр хүн өөрөө бас тодорхой хэмжээтэйгээ тааруулчих болж тий. Хоёул ингэж юусэн өндөгний шар дараа элсэн чихэр хийсэн байгаа. Тий. Дараа нь өндөгнийхөө шарыг. Өндөгний шар маань граммд болохоор хоёлаа. Дахиад нэг их хаглаач. Нөө жижиг томоос шалтгаалаад бас 20 граммаас бас арай бага байх ч юм уу тий. За үзэгчтэй 4 ширхэг өндөгний шар хийсэн байгаа. За ингэ болцсон энэ маань. Чи энийг нэг гоё хөөслүүлэхгүйгээр элсэн чихрийн зүгээр дотор нь хайлтал нь хотгоно. Юу халдах? Энийг өрөө. Цацаад автгач тий. Тэгээд одоо би сүүн кремээгээд бүтгэгдэл тутгана. Сүгөө хөөсөрлөхгүйгээр утгасан юм. Тийм гэхдээ бүр тийм айхтар хөөсөрлөн биш л тий. Тий. Өндөгнийхөө шарыг хаглаад тэгээд дотор нь байгаа сахар тийм гоё жиг дуусгаж өгөх.
За ингээд 500 г сүм крем. Эхлээд хоёлаа шоколадтай их үү? Цэцэгтэй их үү? Хоёул шоколадтай хийчих үү? Шоколадтай хоёлаа хийж хийх юм бол масла хийгээд шоколад хийгээд хоёлаа цавцаар хайлуулж лээ тий. Тэгээд зарим чинь мөхөлц ер нь хүний стрессийг тайлдаг гэдэгтэй бас тийм ач холбогдолтой гэж ярьдаг. Тийм. Энэхэд нэг зарим нэг хүмүүс чинь ингээл зүгээр гэхдээ ингээд сууж байгаа нэг гоё амттай юм идэх хүсдэг тий. Яг хөө тодорхой хэмжээгээр тий. Тэгэл нэг яг ингээл нэг бүр нэг илүү гоё амттай гэсэн үедээ бас энийгээ идэж болно тий. Та ямар зарим талтай вэ? Би шоколадтай байна. Тэгээ зарим газар бас ороход чинь хитгэлийн нэлон ч юм уу тий. Бас нэг хүний сэтгэл бас таахгүй байдаг шүү дээ. Хитгэлийн нэлон багч хэмжээ нэг хэлдэг. Тийм бэлбэгнээд идэж чадахгүй тий. Хоёлаа шиг яваад чинь Шоколад гэсэн тавьчих. мас хоёр хайлуулж юм тий. Тий. Энэхэд яг баг температурт хийж хайлуулна л да. Надад цэцэг авчихж. Тэгээд энэ сүм крем бас жигэд бас нэг тийш нь готохгүй бол бас болохгүй тий. Тийм юм. Ингэж утах юм уу? Тий. Би бас ингэж Ингээд энийг аягүй сайн готохгүй бол илүү гоё ингээд жигэд аягүй гоё нэг тийш ингээд жигэд гоё утах юм бол илүү их гоё хөөж. Үнэхээр тий. Начиж барыг болсон бахаа. яа. Тэгээд Энэ болохоор шоколад сүм крем юм. тий. Мөхөлцөнд хоёлаа шууд юу бичээнг үзтээ тий. Тий, яг хоо тодорхой хэмжээгээр хүмүүс бас өөрсдөө яачих болно л доо тий. Яаж хийх гэсэн шалтгаалаад. Ерөнхийдөө энэ бол нэг гэрийн нөхцөд нөө хадгалах болохоор нэг бичэн бол нэг хэрэг байх тий. Тийм бол нэг аягандаа хийж тавгаж идэхтэй өөрөө янз бүрийн бас нэг шоколадын хайлуулах юм уу эсвэл бол тийм чэрэж тийм тий. Хадны компот ч юм уу тий. Янз бүрийн байдлаар өөрөө нэмж бас идэж болно л доо. Ер нь янз бүрийн олон орны зарим үгдэд өгч тий. Хамгийн амттай зарим гэх юм бол наадла Оросын зарим үгдэх гоё юм. Мароско. Тий. Тий. Ерөнхийдөө бол тэгээд зарим нэг гэдэг юм чинь ерөнхийдөө Европын орнууд их тархацсан тий. Гэтэ Европ гэлтгүй одоо энэ бүхэл улсад л байна тий. Ялангуяа зуны үед айгүй их хүмүүс идэх туфтай тий. 100 их дуртай шүү. Гэхдээ яг хоо гэртээ гоё юм хөргөч мөргөч байгаа тий. Хөлдөгч байгаа юм чинь ингээд гэртээ тавьсан байхад бол гаднаас халууц аваад эсвэл гэртээ айгүй бөхчөн байдал ингээд унтаж чадахгүй ноцоож байж байгаа тий. Айгүй гоё сайхан мөхөл цагаа тэгээд идэх ч бас Өнөхөр дуртай зүйлийг хийгээд идэх бас тий. Амттай. гоё. Эсвэл крем нь ерөөхдөө хөөж аваад Тийм үү. Өтгөрч эхэлж байна. төвтөрч нэлээ өтгүүлнэ. Тэгэхгүй бол нөө шингэн маань болохоор бас алхах юм шингэн төлөвт болдог. Тийм их тэрхийг шингэнтэй болчих юм бол нөө нэг хөлдөгтэй нөө нэг шингэн төлөвт болохоор доотлолтой томчдөг байхгүй. Тийм болохоор бас нөө нэг доогоор мөсдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар онцгой болно л тоо. Мөхөлц маань болохоор ч өөр болохоор аюу гоё жигэд те. Шингэн, сүм крем бүх юм ингээ холилдсон те. Тэгээд бас тодорхой хэмжээгээр одоо цэцгээтэй байлаа гэхэд чинь ганцхан цэцгэд хэрэглэх шаардлага байхгүй шүү дээ. Самар аваа самраа бицлаа тогтно хийгээд те. Самартай болгоч болж юм. Эсвэл бол хатны жимс нэмсээ аваад тэр жимс нэмсэж байгаагаа жимсээ хийгээд Ер нь зарим хийх хамгийн хэцүү зүйл юу гэдэг вэ? яг гэрийн аргаар хийж байгаа нөхцөлд бол ихэд хутгах тий. Энийг жигэд аягүй сайн хутгаж өгөх бол өтгөж өгдөг. Тийм болохоор ихэд энэ хутгалан дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ бас осграмаас яг сайн зүг таруулж хийх бол илүү их чихэрлэгч хүмүүс бий гэх байдлаар бол Ерөөдөө болж байна уу? Ерөнхийдөө одоо баял болж байна доо. Гэтэ бас нэлээд жоох утгана. Тэгээ шингэний гээд бас дахиад дээрэс нь утгана.
Тэгээ шоколадыг ингээд утгана. Шоколад өнөр нь хайлж болж байгаа болов уу? Хайж гэнэ. Хай болоог баг шиг. Шоколад зовд явах юм бол янз бүрийн шоколад гэж бодож шүү дээ. Тэгээ хоёлоо бол аль бангол хийсэн баг. Тий, альбан голд. Цэвэр шоколад л та. Тэгэхээр янз бүрийн сүүмтэй биш. Бага байдлаас нэг дахид өсчөөд энэс идэв дахиад өснө. Ерөнхийдөө нэг сүм кремээс чи 2 кг болно гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө бол 2 кг гэдэг чинь бас нэг 3 амбалтай 4 амбалтай айлхий чинь нэлээд идэх тий. Эсвэл заавалч хүнээр ингээ 2 угаадах шаардлага байхгүй бас тодорхой хэмжээгээр 4 5 угаасан ч бас болно шүү дээ тий. 4 5 төрлийн мөхөөцсийг ч юм уу тий. Гой үт юм байна. Одоо нэг ганц минут гарах болсон байна. Юу хэдэн минут? Ер нь бол нэг 4-5 минут нь баг утгах шүү. Ерөнхийдөө хүний гар хичээлнэ л дээ. Тийм биш үү? Гарч байгаа гэж бодох шүү дээ. Хамгийн гол юм бол крем юм. Тэ крем тэгээд ерөнхийдөө бас олж байгаа шингийнхэн те. Бас яг орц найрлага нь сквал дотор нь холж байгаа юм. Энэ бүхэл байдлаас шалтгаална да. Заавалч хүссэн крем гэдэг байхгүй. Заавал болчихлоо доо. Бүтэмэлцэн бооз. Тийм ээ. Одоо дээрээс нь шингэнэ. За үзэгчтэй ингээд крем цэцгийн маань болчлоо. Ихэд өгөөд. За одоо шингэнэ их үү? Шингэнэ. Тойролж их үү? Шууд. Зөө шууд хийчих. Дотор нь нөх. Зя өнгөө хийчихлээ. Өөрөө шиг юм. Тэнд энэ шал болсон байна. Шарпсан. Одоо дахиад нэг шиг тутахнаа. Дахиад хэдэн минут? Хайлтгандаа энэ боос төрдөн тултхан тий. Одоо ингээ шингэн юм маань очих бас тодорхой хэмжээгээр айгу шингэн болчихно. Тийм ээ. Тэгээ хотгох тусам нөө сүм крем нь төдөлгөлөө дахиад төрнө гэсэн. Шоколад маань яаж вэ? Шоколад маань хайч дуусчих шиг. Шоколад нь хайдаг байна. Мас нь хайц. Чи тэгээ модоос гарч чад мохточ. За шоколад маань хайж хараадах юм. Оо болчих. Болцсон байна. Сайн хотгоод үзээ. Шингэн болж оо. Энэ болох уу? Оо болно. Жохоноос үлдсэн байна. Гайгүй юу? гайгүй хаа. Сайн хотгоч тий. Уусгал. От. Сайн хотгоорой. Яа. Тэтгэж чад. Өдөртөө бас хэлгээд гэрт нь холигч байхгүй хүмүүс бас тий. Тийм. Ерөнхийдөө айл болгонд ч бас холигч байхгүй болохоор ерөнхийдөө гараа зуулж байгаа тий. Гараараа зурж байгаа шүү. Түүнээс биш миксертэй хон бол бас Тийм. арай хурдан тий. Амарчсан тий. Тэр шоколаднуудаа бүгдийг хийчих юм уу дөө нэг юмсан. Дахиад ирсэн үү? Тий. Нэг бүтэн шоколад авсан байгаа тий. Тий, нэг бүтэн шоколад авсан ба. Төрлийн нэр нь бол их шоколад л баха. Энд Чихгүй. дахиад цаана жохон тавьчих. Тавьчих. Одоо ингээдээ бол шоколад аяг л хуттахад энэ ой бэлэн болчихлоо. Тэгээс мөхөлцөг хэрэглэх юм бол тархлах магадлал нэртэй тий. Тиймээс баг багаар хэрэглэх бас. Тий, ерөнхийдөө бол бас хамаагүй их хийж болох уу тий. Энд ч бас тодорхой хэмжээгээр айгүй нэлээд. Нэлээд ч яхад ерөнхийдөө хамаагүй их гिचх юм уу доо эсвэл хүн бас пилот гэх шүү дээ тий. Тийм болохоор ерөнхийдөө бол гоё хорхоогоо дараад ч юм уу эсвэл айгүй гоё аппетиттэй итгэлээ гоё юм лээ. Нэгэд ингээд өтгөлж байгаа шингэнэ хийсэн гэсэн тий. Шингэнэгээд хийсэн гэсэн. Ерөнхийдөө хөөгд ерөнхийдөө энэ тий маш их болж байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө нэг 500 г маань бараг 1 кг орчим бараг болцсон байна. Тий. Одоо нэг жоохон хутгаж байгаа шоколад игээд утгацсан багт л болно доо. Энэ дараа хоёлаа цэцгийдээ зарим авах. Тийм цэцгийдээ зарим гээ. Цэцгийдээ заримд бол шоколад авахгүй. Авахгүй. Ерөнхийдөө цэцгийдээ зарим гээ болохоор чинь Зөөхий. тийм зөөгөөгөө хийн. Тийм. Зөөхий.
Зөв юм гоё шин. Тэ? Шин зөв. Бас л ерөнхийдөө хийх аргачлал маань ижлэх юм. Тэгэд энэ нөө шоколад хайлуулж хийж байгаа тий. Тэрний оронд одоо нөгөө хийх нь шоколадныхаа оронд л цэцгийг чинь тий. Тэгэд бас хэлсэн шүү дээ. Заавал ч цэцгийтэй гэсэн юм хольж болохгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Дотор нь самар момор янз бүрийн юм бас холиод хийвэл бас тий. Зүйлсийг бас хийж болно. Тэгэд энийг хөлдөөцсөн байгаа үедээ бас нэг бичээ хийчих юм бол бичээ ч юм эсвэл тэр хавчуулж идэг ч юм уу тий. Тэгэл бас илүү гоё л доо. Одоо надад ч мань болсон бахад байж. Баг болчих. Апхо. Тэ, гад. Жохон сүвч надад. За. Сүүхэр яг уу? Жохон шингэн л тэ. Шингэрх үү? За тэгээд утгач. Шоколаднууд ярих юм бол маш олон төрлийн шоколадууд байдаг шүү дээ. Үзээлцгэндээ самартай, цаанаас самартай. Тэднийг ч тайлуулаад хийчих واخ уу? Ерөнхийдөө болно л гэхдээ нэг тэр маань болохоор яадаг вөх нь хүчтэй илүү амт өгч чаддаг юм. Амт өгч чадахгүй? Тийм. Ерөнхийдөө цэвэр шоколад хэрэглэж байгаа юм л тийм. Шоколадны амтыг оруулахын тулд нэг цэвэр шоколад хэрэглэж байгаа шүү дээ. Оо ерөнхийдөө болчих. Одоо хийчих. За сайн бодлоо. Як się robi? Musi być robić. Czym się czasem Халуун байна. Энэ юу нэ самны үед ер нь ямар сав хэмжлээ вэ? Энэ жижигтэй сав бас. Тийм. Тэ. Би бас бариултай төмөртэй сав бол хоёр их бариул болохоор жоохон зэвлэлтэй тий. Бариулын савыг цаашаа тавьчих одоо ирэхгүй юм чинь. Тийм. За. Өнгө маань хаваад эхэлж байгааз. За өнгө нь гоё болж эхэлж. Саяны шоколад маань бүгд олсон бол бас арай илүү тод өнгөтэй болох гэсэн л тэ. Шоколад маань ер нь багтчих уу? Үгүй үг. Яг тарсан уу? Болсон баг. Ер нь өнгө нь тод бол болоод ер нь шоколадныхаа өнгө нь ноод эхэлсэн багс тэ. Тэгээд энэ үедээ айгуу сайн хутгаж өгөх. Ер нь л хутгандаа бүхэл юмаа тааруулсан гол юм л тэ. Сайн хутгах тэ. Чин систем цав авчиж одоо ихэд бол болчлоо. Яа. За ихэд бол юм бүтгэн тэ. Одоо ингэ болчихсон шоколад зэрэг байна. Шоколад юм болцсон. Гэтэ энэ дээрээс бас янз бүрийн бас Чимэг. тийм чимэг чихэр шоколад чери мэри ч юм уус асгаж тэ. Одоо хамгийн сүүлийн шат нь хоёлаа хөлдөөн тий. Хөлдөөн тэ. Орсын зарим шоколад зарим амар бор өгдөө шүү дээ. Тэр нь болохоор шоколад хийсэн мэн гэсэн үг үү? Тэгээ ерөнхийдөө бол яг өнгийн тодорхойлохын тулд бас нэг тодорхойж бодог болдог тийм. Бодлоо зарим муу юу? Тийм. Ерөнхийдөө тэгэл бодог гэдэг чинь тэгэл бас хүний биднийх тийм сайн биш л. Тийм. Энд чи яг тэгвэл өөрөө хийж боллоо, гэхдээ хийж боллоо. Яг нэгт байгаа. Тэгээ оргоороо тийм. Илүү дутуу юм байгаагүй. Тэрүүгээр бас. Давталтай тийм. За энэ хэдэж шоколад зам маань. Бэлмэллээ. Одоо энийга хөлдөгч нэгэ хөлдөө. Заримгаа хөлдөж явах хооронд бүгдээрээ мөхөөлтний талаарх сонирхолтой баримтыг сонирхцгаая. Мөхөөлтөс үүссэн түүхээс. Мөхөөлтөс нэн эртний түүхтэй. Одоогоос 3000 жилийн тэртээ Баян хятадуудын ордонд зэрүүцүүлэх зорилгоор мөс юм уу цалсанд хутгасан жимсний шүүсийг бэлтэн хэрэлдэг байжээ. Яг ийм амттан Македоны Александр хааныг энэтхэг Персийг дайлан эзлэх үеэр дайлж байжээ. Эрт үеийн алдар дэмж Гиппократ ийм амттан үлбгэр байдлыг эмчилдэг хэмээн бичиж байжээ. Бид өөрийн ирэхгүй мөхөөлтөс эдмээр санагддаг. Энэ нь зүгээр нэг халуутсан байдлаас гарах гэсэн хэрэг биш юм аа. Санаа сэтгэл тавгуудсан үед сайн чанарын мөхөөлтөс нэг аягийг идэхэд тархинд хуралдсан зовир хямрал багасч тавьширдаг байна. Түүнд агуулгаддаг триптопан нь мэдрэлийн системийг тайвшруулан сэтгэл санааг өөдрөх болгодог ажээ.
Дараа нь алдарт аялагч Марко Пологийн тусламжтайгаар мөхөөлдөс Европ ТV-г байлт дагуулжээ. Марко Поло Хятадаас тэрхүү жимстэй хөлдөөдөг амттны жорыг Италид авчирсан байна. Үнэхээр ч Италийн язгууртан дээдсийн гэрт мөхөөлдөсч тун удалгүй хамгийн тансаг амттны тоонд 100 ясаар орох боллоо. Удалгүй мөхөөлцийг ганцхан өвөл биш бүтэн жилийн туршид хийж сурцгаалаа. Аажимдаа сүү мөхөөлдөс жихэр амт оруулагчид болон бүр цэцэг хүртэл нэмж найруулдаг боллоо. Жихэн цэцгийтэй мөхөөлцийг 3 дугаар Наполеон хааны үед хийж байсан юм а. Өнөөгийн алдарт Пломбер анх өөрийг нь үйлдвэрлэсэн Полиберле бэм хотын нэрээр нэрлэгдэн үлдсэн юм а. Италийн дараа Австри, Германы арт түмэн мөхөөлцөн дурлалаа. Австрийн арт түмэнд өнөө цагийн шоколадтай мөхөөлдөс бий болгосон гавья онотох учиртай юм. Харин хамгийн хачиргалтай өөр хоорондоо нийлэмгүй мэд зүйлүүдийг хольж найруулж иддгээрээ алдартай Италийн арт түмэн мөхөөлцөнд Жимс Самар Дарс чигнэмгийн үрцгийг нэмэх болжээ. Америк тээврэг мөхөөлдөс тийшээ суурьшихаар очсон англичуудаар дамжин тархжээ. Хөлдөөгч машин бий болж мөсийг хүссэн үедээ бий болгох боломжтой болсон бөгөөд 19-р зуунд л мөхөөлдөс сая дэлхийд даяар нэн түргэн тархсан байна. Тэгээд ч Английн зохион бүтээгч Томас Мастерс мөхөөлцсөний машиныг зохион бүтээжээ. 1904 онд Сент Луис хотод олон улсын мөхөөлцсөний үзэсгэлэн анхудаа нэгдсэн байна. Тэрхүү үзэсгэлэн дээр анхудаа мөхөөлцийг урьдчилан торхонцорт савлах машиныг олон нийтэд танилцуулж, ингэснээр аяхтай мөхөөлдөс үйлдвэрлэгдэх болсон гин. Харин үүнээс 4 жилийн дараа сархан мөхөөлдөс үйлдвэрлэгдэх болжээ. Luxury ресторан. Орчин үеийн шинжлэх дизайн өнгө төргийг харуулж чадсан дээд зэрэглэлийн ресторан шинээр үүд хаалгаа нээлээ. Манай ресторан нь 250-аас 300 хүний багтаамжтай 2 тагнамда тэмдэглэлт баяр, хурим найр, хурал цуглаан, буйны цайлаг зэрэг бүх төрлийн захиалга авч үйлчилж байна. Манай хаяг Гурвалжингийн гүрний урд талд Лагчмэрийн байранд байрлах Luxury ресторан. Бидэнтэй харилцах утасны дугаар 5055 55 57 96 техник 55 57 Luxury ресторан. За та бүхэнд байна мөхөөцсөний талаарх сонирхолтой мэдээлэлүүд таалагдсан баг гэж найдаж байна. Одоо ингээд бас гэх хоёлоо одоо Цэцгээтэй цэцтэй заримаа яаж хийдгийг та бүхэндээ харуулах болно. За дахиад хоёлаа. тэр нь танаа 250 г сүгэ хий. 250 г сүү. Айл болгонд ийм хэмждэг грамм юм бас байгалах тий. Тэг хүн болгонд байлгүй яах вэ? За юм хэд ингэ сүгээцсэн. сүү болчихлоо. Одоо 75 г хэлсэн ч гэнэ тий. Ер нь бол түрүүчийн шоколадтай зарим хийсэн. Адилхан болох юм байна тий. Тий, ижилхэн. Ганц өөр юм маань болохоор манай цэцгээ байгаа тий. Цэцгээ байгаа. Түрүүнийхтэй шоколад хийсэн байгаа тий. Одоо энүүдийг ихтэй нь болохоор өнгө хаглаад 3 ширхэг өнгө. Тэгээ ерөнхийдөө энэ хоёр өнгө мань том жижигээр байгааз. Тийм ээ. Тийм бол ерөнхийдөө энэ маань 20 г-д хөрөхгүй гэсэн үг тий. Энэ маань 20 г байлаа гэхэд энэ маань 15 г ч байх юм тий. Тийм бол бас өндөгнийхөө том жижигээс харж агаад грамм дээр үгс граммлаад хийх юм чи тий. Ярай грамм дээр гох юм бол нэг өндийг энэ шат нэмчих тий. Ер нь граммаас илтрүүлээ ч юм уу алдсан тохиолдол яах вэ? Ерөнхийдөө хамт маань шалгуур бол тий. Ер нь удных нь хийсэн бүхэлцнөөс айгүй их таалагдсан бол тий. Тэр нэг айгүй нэг хуучиг граммаар гэж гоё таалагдсан бол аажихнууд нь л тэгэхээр хийлэхэд чинь хамт нөөцлөгдсөн байх чинь тий. Тийм болохоор яг энэ орцныхаа тал дээр бол айгүй сайн байна. Мөлдөхгүй бол За харин ингэж. Кремийн хувьд бол энэ кремийг нь анх монголчууд маань бас нөгөө нэг өндөгний цагаанаар хийдэг бас гэж. тийм ерөнхийдөө бол сүн крем нь болохоор хуучин үед л өөрсдөө зоож бэлддэг гэсэн баг тий. Одоо бүх юм аюу ингээд өргөн болцсон хөгжсөн маа болохоор ерөнхийдөө бол тийм авдаг ш. Цацаа. Тийм ерөнхийдөө хөгжсөн бэлэн крем тий. Одоо зоолсон бэлэн крем. Одоо нарийн боо гэхэд ч л одоо сүн кремээр ч одоо янз бүрийн юм ч тий. Тэгээд спирт хийчихээ.
тэгэл ерөнхийдөө мөхөөлцөнд болчих. Тэгээд ерөнхийдөө л хүний бас нэг хийж байгаа юуг нь хөнгөвчлцэн тий. Хуучин 100 жил гэсэн бол одоо бол биеийн маа гэдэг болцтой. Тийм болохоор хин ч гэсэн одоо ерөнхийдөө бол ерөнхийдөө вакцины мэдчихэл юм бол хийх аргачлалын мэдчихэл юм бол гэр гэлтэй ч гэсэн юу ч хийж болох болсон тий. Бас гэрээ арга крем хийгээд зарим хийх мал бүр амттай болох тий. Тийм. Гэхдээ яг энэ чинь бас илүү бүр нарийн олцтой л доо тий. Тийм болохоор бас нэг хэцүүлдэ бас яг гэрийн юунд бол зүүн крем хийх бол бас жоохон хэцүү. Үйлдэл байгаа бол яг нэг ихээр хийдэг болохоор бас бодох хэмжээ хялбар тий. Ерөнхийдөө доторх нь бичиг юмнууд байх. Элсэн чихэр маань уулсан байна тий. Тэгэхгүй нэг элсэн чихэр маань уусаагүй болохоор хоёр юм маань шингэн маань хоорондоо холилдохоор нэг одоо дотор нь ингээд бичиг итгэхэд элсэн чихэр хайлаг явах юм тий. Тийм болохоор ерөнхийдөө тусад нь аюу сах утгаж байна. Ер нь заримд өндөгний шар ямар өгч юм бэ? Өндөгний шар байхад чинь одоо хөөжтэй амт шимтэй болох гэж байна шүү. Зарим өндөг амт гэх. Ерөнхийдөө өсөлт амт чанарын хувьд бол бас нэмэлт хичээл болоод орчихлоо юм да тий. Бас тодорхой хэмжээний чинь хүний биед бас нэг мөхөөлт чинь тий. Тодорхой хэмжээгээр бас нэг хүний биед одоо нэг уурга аминд юм бас байгаа шүү дээ тий. Тийм ерөнхийдөө утгагчтай бол аюу хурдан болно тий. Яагаад гэвэл зарим нэг айл бас нэг утгаж байдаггүй гэдэг утгаараа бас гараараа хоёлоо зурж байгаа тий. Ерөнхийдөө заавалчгүй миксертэй байсан ч миксергүй байсан ч ерөнхийдөө хийж болно л гэсэн тий. Заавал тэр төхөөрөмж авч. Тий. Тэгээ ерөнхийдөө бол манайд бас миксер гэдэг үл би ерөнхийдөө бас гараад байгаа тий. Тэгээ нэг өөрөө бас нэг ингээд бас утгаад хамгийн юм ингээд зориулсан бол илүү хамттай шсэн. Тэгэл хутгах юм бол гарны шуу их өгч байгаа тий. Чи тэгээд бас гэр мэттэй очил хийж өгнө шүү дээ. Ерөнхийдөө бол тий. Өтгөцөл нь. Тэгээ ерөнхийдөө дахиад энэ шингэн төлөв манд өтгөл. Босныг нь бол ингээ өтгөн босныхан дараа. Тэгээ өтгөн болсныхаа дараа тий. Тэгээ одоо ерөнхийдөө цэцгийг хийчихдэг. Цэцгийг бүгдийг нэх үү? Тий, ерөнхийдөө нэг 100 г цэцгийг. Тий, над чинь ерөнхийдөө 100 г. За 100 грамм болсон тий. 100 г. Цэцгийг хэлээ. Цэцгүүдээ зарим үг маань болчих уу? Болчлоо. Ерөнхийдөө бол болчлоо тий. Одоо хоёулаа савнд игээд дахиад хөлтөн тий. Савны хувьд гэх юм бол янз бүрийн савнд хийж болно шүү дээ. Тий, янз бүрийн савнд. Хэлбэртэй зарим нүд байдаг шүү. Тэрийг яаж хийх вэ? Яг хөө тий хэвэн байхan бол угаасаа дунд нь модын төвчж байгаа хэвэндийн хийх тий. Хөвлөөл. Тэгэл хөлдөөр гараад гэхдээ угаасаа хэвэндээ олчихно тий. Тий. Дотор нас нэг гоё юу хийсэн байдаг шүү. Яа. Джеймс Мимс. Тий, ерөнхийдөө одоо эн чин сүү болж сүү крем нь болж чинь тий. Ерөнхийдөө шоколадтай цэцгийт хоёр ч юм болохоор ерөнхийдөө шоколад цэцэг хоёр ялгаатай байгаа тий. Тэрнтэй ижилхэн жимснийх бол жимстэй тий. Жохон виноч их ч юм уу тий. Хамт нэрээ жохон өрөмж болох ванилин бол тий. Тийм болно. Ванилин чих юм уу илүү гоё үнэтэй болох ч юм уу тий. Скол дотор нь самар их ч юм уу тий. Гоё ажлуудтай скол бичэн нэгээд авчдаг ч юм уу тий. Ерөнхийдөө бол энэ зурмыг бэлтгэсэн байгаа тохиолдолд бол ямар хүссний тий. Ерөнхийдөө олж байгаа найрлагнууд маань ижилхэн боловч ганцхан нэг амтны нөөцлж байгаа цэцгийн шоколад жимс гэдгийг нэмэд хийцэн багт л. Тэрний хамтыг гаргацсан багт л ерөнхийдөө болно доо. За юм. Гоё юмртай шүү. Нүнэр нэр нь крем нэх үү? Тийм крем нэх. Крем нэх тийм. За ингэ болчих. За ингэ үзэгчтэй цэцгэдээ зарим юм бэлэн боллоо.
Ингээд хөрөгчөндөө их үү? Хөрөгчөндөө тий. За. Luxury ресторан. Орчин үеийн шинэлэг дизайн өнгө төргийг харуулж чадсан дээд зэрэглэлийн ресторан шинээр үүд хаалгаа нээжээ. Манай ресторан нь 250-аас 300 хүний багтаамжтай 2 тагнамда тэмдэглэлт баяр, хурим найр, хурал цуглаан, буйны цайлга зэрэг бүх төрлийн захиалга авч үйлчилж байна. Манай хаяг Гурванжингийн гүрний урд талд Лагчмэрийн байранд байрлах Luxury ресторан. Бидэнтэй харилцах утасны дугаар 5055 5557 96 тэгнийг 5557 Luxury ресторан. За ингээ үзэгчтэй басках бидний хийсэн цэцгээтэй шоколадтай зарим үг нь бэлэн боллоо. Бас хоёулаа үзэгчтэй сонирхолтой журмаар юм чинь ямар жимстэй зарим үг лээ? Хадаар хийсэн байгаа тий. Бас зарим хийхдээ бас дээгүр нь хамгаалтын ууд харин зөвхөн байдлыг хараад тий. Дээгүр нь бүлсэн байх шаардлагатай тий. Тэгэхгүй бас нөө цуг хийж байгаа эсвэл нэг өлдөгчөнд байгаа янз бүрийн нэг бас нэг жоохон удацсан мөс төсөөд шүү дээ. Тэрийг бас авахыг бас. Тэд нар нас өнөр үсэхгүй тий. Тий. Бас хөрөгчний өнөө мөнө шингээс хамгаалсан тий. Хамгаалтаа уутаар уудалжээж бас заримга хөрөгчөндөө хинш үзэгчтэй. За өнөөдрийн дугаарт маань зарим гэрээ аргаад мөхөлтс хэрхэн хийхийг заасан бааск багтаа танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн гэхдээ бас нэг тий тодорхой хэмжээгээр бас өөрсдөө энэ заримгуудыг хийж үзээ тий. Скол доторх бас нэг янз бүрийн юм нэмэлт тэмнүүдийн өөрчлөлт хийгээд идээд үзээрэй тий. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа баяртай үзэгчтэй. Баярлалаа. Цэцгээтэй мөхөлдөс орц өндөх 4 ширхэг сүү 250 г, эсэн чихэр 75 г, цэцгий 100 г тус орно. Шоколадтай мөхөлдөс орц өндөх 4 ширхэг сүү 250 г, эсэн чихэр 75 г, цэцгий 100 г, шоколад 1 ширхэг тус орно.